50 өдөр болгоно. Химийн лабораторид байгаа нэг шиг бодисын жин нь ийм юм бол 3000 ширхэг ийм бодисын жин болоорой гэхээр тэгэхээр бүгдээр 5-ыг үрчгэн 10-ын хасах 7 зэрэгт миллиграмм тий. За тэгэхээр эндээс ингэчи 3 5-ын 15 тэгээ энэ маань 10-ын 3 зэрэгт ингээд тавьчих. Тэгээд 10-ын хасах 7 миллиграмм. За тэгээ үржүүлж байгаа юм чинь зэргүүдийн нэмчий. Тэгэхээр 10-ын хасах 4 зэрэгт миллиграмм болчихно. За тэгэхээр энэ маань яах вэ гэсэн бүгдээ юугаар тавьчих, стандарт хэлбэр тавьчих те. Тэгэхээр 1.5-ыг үрчгэн 10-ын 1 зэрэгт үрчгэн 10-ын хасах 4 зэрэгт миллиграмм. За үржүүлж байгаа юм чинь бүгдээ зэргүүдийн нэмчий 1-ээс хасах 4 буюу хасах 3. За ингээд хариуны барах нэ. За 52 нь гурвалжны хоёр талын урт нь 6 см ба 8 см. 3 дахь талын уртыг нь x гэвэл уг талын уртыг илэрхийлэх мужийг гэдэг нэ. Тэгэхээр гурвалжны хоёр тал нь энэ тал нь 6 см, нөгөө тал нь 8 см. 3 дахь талын уртыг нь x гэ. Уг талын уртыг x-ийг бүгдээрээ илэрхийлэх мужийг болох нь шүү. За гурвалжны тэсгэл шээр энэ цэгээс бүгдээрээ ингээд ийшээ очих. Эсвэл энэ цэгээс ийшээ очих. Тэгэхээр энэ маань хамгийн богинотой. Өөрөлдвөл гурвалжны хоёр талыг нэмэхэд 3 талаас заавал их байх ёстой. Тэгэхээр 6 дээр x-ийг нэмсэн 8-аас их байна. 8 дээр x-ийг нэмсэн 6-аас их байна. За эндээс ингээд бодохоор энэ юу болох юм гэсэн чинь x маань 14-өөс бага, x маань 2-оос их, x маань хас 2-оос их. За тэгээ нэг хөлтөлцөөлөхөөр юу болох вэ гэсэн чинь манайх x нь 14-өөс бага, x маань 2-оос их, x маань хасах 2-оос их. За энэ гурыг огтлцуулахаар манай хариу нь x нь 2-оос ирсэх мөртлөө 14-өөс бага байна. За 53 x дискрет самсруу эмчтгүүний магадлалын тархалт нь биднэрт ийм томьёогоор өгч. Тэгвэл магадлалын тархалтын хүсэлтийг байгуулад k-г утга болоорой гэж. Тэгэхээр энд манай тархалтын томьёо маань k байх нь x гээд эндээс манай x нь 3, 6, 9. Тэгэхээр энэ юу гэхээр бүгдээрээ x маань 3 байж болно, 6 байж болно, 9 байж болно. За тэгээд x-ийн хонд 3-ыг тавихаар 3-ны 6, 6-г орлуулахаар 6-ны k, 9-ийг тавихаар 9-ны k. За тэгээд эндээс k болоорой гинэ. Тэгэхээр эндээс энэ 3-ын нийлбэр k байх нь 6, нэмэх нь k байх нь 9. Энэ 3-ын нийлбэр нь 1 байх хэвээр. За тэгэхээр энд 6, энд 3, энд 2. Тэгэхээр 6 тэр 3 мэд 9, 2-ыг нэмэхээр 11 k байх нь 18 тэнцүү 1. Тэгэхээр эндээс k-га отохоор 18-ыг хуваах нь 11. Тэгэхээр 18-ны 11. 50 дөрөвдөл нь болохоор цаг өдрийн 15 цаг 5 минут болж байхад цагийн болон минутын зүүнний хооронд үүсэх секторуудын талбайн зэрэг болоорой гэж. Тэгэхээр цагийн болон минутын зүүнний уртыг ижил бөгөөд 61 шиг тооцогч. За тэгэхээр жишээлбэл 15 цаг болж хаад манай цагийн зүүн энд байна. Минутын зүүн маань энэ байна. За тэгээд одоо манай минутын ба цагийн зүүгээ адилхан буюу манай энэ дугуйн радиусаа 61 тооцоорой гэсэн үг тийм. За одоо тэгвэл 15 цаг 5 минут болоход манай минутын зүү болохоро яг нэгийг заач тийм. Цагийн зүү маань болохоро за энэ бүтгэн зурч эндээсэн бол одоо 15 цаг 5 минут гэх нэг жоо хөтлсөн байна. За тэгэхээр энэ хооронд үүсэх сектор гэхээр нь альфа өнцгөө олчвол бүгдээрээ энд 2 сектор үүсэж байгаа хгүй. Энд нэг сектор, нөгөө том нэг сектор. За энэ хоёрын зүрэг болох юм байна. Тэхийн тулд би секторын төлбөр болгохын тулд надад энэ төв өнцгийн хэмжээ хэрэгтэй тий. За тэгэхээр одоо бүгдээрээ явах гэсэн чинь нэгдүгээрт энэ 12-оос 1 цагийн хооронд жишээлбэл хэдэн градус үүсэх вэ гэхээр ингээ бүтэн тойроход 360 градус. Тэгэхээр 360-ыг бүгдээрээ 12-т хуваахаар энэ хэд харах вэ гэсэн чинь 30 градус. За өөрөөр хэлбэл 12-оос 1 цагийн хооронд 30 градус байна. За одоо тэгэхээр 30 энэс энэний хооронд тэгвэл манайх анх хэд байсан бэ гэхээр ингээд 60 градус юм шүү дээ.
За гэтэл минутын зүүн маань доороос доошоо жоохон хэдэн градус хөдөлсөн. За тэгэхээр минутын зүүн маань цагийн зүүн маань за цагийн зүүн болохоор бүтэн ингээд тойроход 360 градус. За тэгэхээр 360 градусыг бүгдээрээ цагийн зүүн маань 12 цагт бүтэн тойрдог. Тэгэхээр 12 цагаа минутанд шилжүүлэхээр цагийн зүүн маань бүтэн ингээд цагийн нүүрийг тойроход 720 минут зарцуулдаг. За тэгэхээр 360 градусыг 720 минутанд тойрдог юм байна шүү дээ. Орбол 360 градусыг 720 минутанд явдаг юм бол сая манай минутын зүүн маань 5 минут л явхад хэдэн градус хөдөлсөн бэ гэдгийг олчихлоо тий. За тэгвэл би одоо яах гэж энэ хоёроо үржүүлээд 360-гаа 5-аар үржүүлээд тэгэхээр 720 тогтгоч. Тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь 2 буюу 2.5 градус хөдөлсөн юм байна шүү дээ. Тэгэхээр хэмсээ олгож байгаа энэ альфа онцөг маань юу вэ гэсэн чинь одоо энэ 1-ээс 3-ын хооронд бол ингээд 60 градус тий. Тэгээ 3 цагаас 3 цаг 5 минут хооронд 2.5 градус явсан байна манай цагийн зүүн маань. Тэгэхээр 60 градус дээр нэмэх нь 2.5 градус буюу 62.5 градуст харгалзах сектийн төлбөг болоод үлдсэн нь болохоор энэ 360-аас хасах нь 360-аас альфа онцгой хаслаа. Тэгэхээр 360-аас бүгдээрээ 62.5-ыг хасахаар 297.5 градуст харгалзах том сектийн төлбөг хоёрын зүрэг болох юм байна шүү дээ. За тэгэхээр би одоо томоос нь жижигийг хасчих. Том сектийн төлбөр нь болохоор пи 30 радиусын квадрат, ухаах нь 360 градус, өрчих нь харгалзах өнцөг нь 297.5 градус. Эндээс бүгдээ юг болохыг гэсэн чинь пи 30 радиусын квадратыг ухаах нь 360 градус, тэг харгалзах 62.5 градус харгалзах төлбөг нь болоод хасах нэ. За тэгэхээр хоёуланд нь ерөнхийдөө байгаа пи квадратыг ухаах нь 360 градусыг хаалтнаас харахчвал 297.5 градусаас хасах нь 62.5 градус. За тэгэхээр энэ хоёрын ялгуур нь болохоор хэд гарахыг гэсэн чинь 297.5-аас 62.5-ыг хассан чинь 235 градуст харгалзах нэр ялгуур нь 235 градуст харгалзах сектийн болж байгаатай л адилхан болох юм шиг. Тэгсэн чинь манай радиус нь 61 гэж үзээрэй гэсэнтэй хуваах нь 360, өрчих нь 235 градус ахнэ. За тэгэхээр бүгдээ ингэчээ 3600 360 тухаар 3600 360 тухаар 10 болно. Тэгээ пиг өрчих нь 10-ыг өрчих нь 235 градус. Тэгэхээр энэ маань хэд болох вэ гэсэн чинь 2350 пи гэсэн ийм хариу гарах нэ. 50 тонн болохоор туяа энэ сард мөнгөө хэмнэж халаасны мөнгөнийхөө 5/4-ийг хэрэгсэн. За үүнийхээ 3/2 хэсгийг ном авахд 5/1 хэсгийг амттан авахд зарцуулаад үлдсэн 360 мянган төгрөгөө хоол хүнсэндээ зарцуулсан бол туяа энэ сард хэдэн төгрөг хэмнэж чадсан бэ гэж. За туяад халаасныхаа энэ сард халаасны мөнгөнийхөө за одоо би нэг халаасны мөнгөнийхөө 5/4 хэсгийг нь л хэрэгэлсэн юм байна. Тэгэхээр надад халаасны мөнгөний 5/1 нь үлдээд бүгдээрээ 5 хуваасны 4 хэсэг энийг нь хэрэгэлсэн. За үүнийхээ хэрэгсэн мөнгөнийхөө болохоор 3/2 хэсгээр нь болохоор ном авсан байна. 5/1-ээр нь болохоор би амттан авсан байна. Тэгээд цаана үлдсэн 36 мянган төгрөгөөр болохоор хоол хүнсэнд зарцуулсан бол туяа энэ сард хэдэн төгрөг хэмнэж чадсан бэ гэж. Тэгэхээр өрбөл туяагийн хэмсэн мөнгө буюу 5/1-ийг нь олно гэсэн үг тийм. За одоо бүгдээ ингэнэ байсан мөнгөнийхөө 3/2 ном аваад 5/1-ийг амттан аваад үлдсэн нь 360 мянга гэсэн. За тэгэхээр би одоо энэ үлдсэн мөнгөө халаасан мөнгөнийхөө 5/4 хэсгийг нь 15 хэсэг хөтсөж. За тэгвэл 15 хэсгийнхаа 3/2-оор ном авсан гинэ. 15-ыгаа 3 тугаар 2-оор чөлнө буюу 15-аа 3/2-ыг нь олно гэсэн үг. Тэгэхээр
5 буюу 10 хэсгээр нам авчиж. За энэ мөнгөнийхөө 5-ны 1-ийг намттай авсан. 5 авсныг хийн. Тэгэхээр 3 хэсгээр намттай аваад тэгэхээр бид нар ч ямар мөнгө үлдсэн бэ гэсэн энэ хоёр нийлээд 13 хэсэг байгааз 15-аас асчаар 2 хэсгээр нам авсан юм шүү дээ. Энэ маань 360 мянга төгрөг. Тэгэхээр 1x маань 360-ыг 36 мянгаыг 12 туухаар 18 мянган төгрөг юм байна. Тэгсэн чинь би халаасны мөнгөө хэрэглэснийгаа 15 хэсэг үтсэн шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай 15 хэсэг маань x-ийг 18 мянгаар үргэлэхээр олдчихно. За тэгэхээр 5 хуваасны 4 маань 15 хэсэг биш. Тэгвэл би одоо 5-ны 1-ийг олно гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл манай 15 хэсэг мөнгө буюу 15-ыг үржих нь 18 мянган төгрөг маань хэдэн төгрөг бүгдээрээ халаасны мөнгөнийхөө 5-ны 4 гэдэг маань хэдэн төгрөг вэ гэдээ басан чинь 270 мянган төгрөг юм байна. За нэгээрээ би юм авцсан. За тэгвэл энэ 5-ны 4 юм бол энэ 5-ны 1 маань энийг 4 хуваасны 1 гэсэн үг шүү дээ. Тэгвэл би 270 мянгийнхаа 4-ний 1-ийг олчих. Өөрөлдвөл үлдээсэн мөнгө олноо. Тэгэхээр би энэ сард халаасны мөнгөнийхөө 67500 төгрөгийг хэрэглээгүй буюу ийм төгрөг хэмнэж чадсан байна. За 6 төгс нийлбэл төрсийн талбай нь ингээд өгцсөн. Өөрөлдвөл энэ доотлын хэсгийн тэгшинцэгт дээдлийнх нь гурвалжин ба 2 төрсийн талбай нийлбэр маань болохоор нийлээд өгцсөн юм байна. Тэгээ x утга болоорой гинэ. За тэгэхээр одоо би эндээс S1 S2-ийн талбай нийлбэрийг мэдээд байгаа юм байна шүү дээ. S1 S2-ийн талбай нийлбэр маань 6 бүхэл 15-ны 6 метр квадрат юм байна. Тэгээ x-ийг олох гэдэг. За тэгэхээр манай эндээс S2 тэгшинцийн талбай маань юу вэ гэсэн чинь уртыг өргөнөөрчилж. За дараа нь яасан гэсэн чинь манайх энэ тэгшинцтэй гурвалж учраас 2 каттыг үржүүлээд 2 тоожлно. Эсвэл бүгдээ энийг анханасаа энэ бол трапец юм аа гэдээ олчихлоо шүү дээ. За тэгвэл трапецээр олчоо тэрний амар юм байна. Тэгэхээр энэ зай 0.9 чинь энэ зай 0.9 м. За тэгэхээр трапецийн талбайг олохдоо шууд бүтнийг нь олчих. Дээд цувир дээр доод цувирыг нэмээд 2 хуваагаад тэгээд өндөр үргэлжлүүлнэ. За манай трапецийн дээд цувир маань 0.9 м. Доод цувир маань болохоор 0.9 м-тэй нэмэх нь x. Тэгээд 2 хуваагаад өндрөөр нь үргэлжлэхээр 5 бүхэл 3.1 м. За эндээс бүгд x олчноо л гэсэн үг. За тэгэхээр нэг зөв тодорхойлгочноо 6 бүхэл 15-ны 6-ыг ер нь 3 тураач. Тэгэхээр 6 бүхэл 5-ны 2 тэнцүү энийг нэмэхээр 1.8 дээр нэмэх нь x-ийг хуваах нь 2, өрчин 3-ны 15 дээр нэмэхээр 16. Тэгэхээр энэ маань 5-ны 5 30 дээр нэмэхээр 32 тэнцүү нэрийг хураалаа. Тэгэхээр 3-ны 1.8 дээр нэмэх нь x-ийг өрчих нь 8 юм байна. За тэгээд ижил өргөнөө. Ийшээ 3-аар өгөөд ийшээ 5-аар өгч. Тэгэхээр 32-ыг өрчин 3 тэнцүү 1.8 дээр нэмэх нь x нь 5-ыг 8-аар өрчөөр 40. За тэгэхээр одоо бүгдээ энд 96 болсон. 96-гаа 40-д хуваагаад тэгээд 1.8 дээр нэмэх нь x юм байна. За манай 96 маань 40-д бол нэг айтайхан хуваагдаад 2.4 юм биш. Тэгээд 1.8 дээр нэмэх нь x гээд x болохоор 2.4-өөс 1.8 ихсаар 0.6 м байна. За 57. ABC тэгшинцэд гурвалжны. За бид нар тэнд А өнцөг дээрээ 90 градусах тэгшинцтэй гурвалж байна. Түүний CA тал дээрээ DC-ийг тэмдэглэсэн гинэ. За энд бүгдээр нэг DC-ийг тэмдэглэсэн. За тэгчгээд BD хэрчим татсан гэж. За ингээ BD хэрчим татсан юм байна. Тэгсэн чинь BD өнцөг нь 120 градус. За энэ BDC-ээс энэ өнцөг 120 градус. А DA нь болохоор 6 урттай. Харин BD DC тэнцүү гинэ. Өөрөлдвөл BD маань DC-тэй адилхан гэж. Тэгвэл бүгд чинь BC талын уртыг болоорой гэсэн юм бодлого байна. За тэгэхээр бүгд энд ингээ харсан чинь манайх энэ маань адил хажуутай гурвалж юм шиг. Тэгэхээр 180-аас 120 хасгаар чинь 60 болоод суурь дах хоёр өнцөг нь
адилхан юм чинь адил хажууд 2 тухаар 60-ыг 2 тухаар 30 градус 30 градус дарах юм байна. За тэгэхээр одоо эндээс манай энэ өнцөг маань хэд вэ гэсэн чинь энэ 60, энэ 90 градус чинь энэ өнцөг 60 болж таарна да. Гэтэл энэ өнцөг нь 30 чинь энд үлдэж байгаа нь 30 градус маань нийлбэр нь 60 байх хэвээр. За тэгсэн чи одоо бүгд энэ гурвалжин дээр харъя. Тэгшин гурвалжны 30 градус эсрэг катет нь гипноцийн хагас. Энэ гипноцийн хагас. Тэгэхээр манай АД-ийн 6 юм бол БД нь болохоор АД-г 2 дахин авсантай тэнцүү буюу 12 тэнцүү байна. Энэ 12 байна. Тэгэхээр энэ бас 12 гэсэн үг шүү дээ. За тэгэхээр одоо эндээс бүгдээ x-ийг олохын тулд ер нь бол энэ гурвалжин дээрээс олчихё. Энэ гурвалжин дээрээс. За энэ 30 градус би насан катетыг мэдчихэв. Гипноз минь олмоор байна. Тэгэхээр 30 градусын косинус хөвчнө гэсэн үг. 30 градусын косинус гэдэг бол налж байгаа катет АЦ-ыг гипноз БЦ-д хоосон. Косинус 30 бол 2-ны язгуур 3, АЦ нь болохоор 18, тэгээд хуваах нь БЦ. За эндээс БЦ-г болохоор язгуур 3-ыг 30 нь БЦ тэнцүү 36 байна. Эндээс би БЦ-г олсон чинь 36-г хуваах нь язгуур 3. За тэгвэл одоо би яах юм гэсэн чинь язгуур 3-аар хүртэр хуваар хоёулангийн өөрчлөлт өгье. 36-г 30 нь язгуур 3-ыг хуваах нь язгуур 3-ыг язгуур 3 гэхээр 3. Ингээ хураахаар 12 язгуур 3 манай БЦ. За x маань ингээд 12 язгуур 3 бахнэ. За 58 дахь бодлого шүү. 8 нэгш талтай квадрат дотор тойрог багтжээ гэж. За 8 нэгш талтай квадрат дотор тойрог багтана гэдэг маань яг ингээд дөрвөн талын нэг цэгээ шүрхийг хэлж байгаа шүү. За 8 нэгш талтай квадрат гэдэг чинь энэ радиус, энэ бас радиус. Тэгээ манай квадратын тал нь 8 нэгж гэдэг маань дугуйн диаметр 8 буюу радиус чинь 4 юм байна. За одоо бүгдээ яасан гэсэн чинь квадрат дотроос нэг цэг ингээ авсан чинь тэр нь санс руу нэг хэсэг сонгох, тэр нь будагдсан хэсэгт авах гинэ. За будагдсан гэдгээр нэр аль нь будагдсан гэж хэлээгүй юм шүү дээ, зураг байгаа. За тэгэхээр би жишээлбэл квадрат утсаг авахд будагдсан гэхээр би ингээд гадна талын бодчихъя. За зураг нь өгдөг учраас за энэ үед нэг бодчихъя. За тэгэхээр би яасан магадлалыг олох юм шүү дээ. Нийт боломж нь квадрат дотроос цэг авсан чинь квадрат налбай. За тэгээ тэр нь будагдсан гэхээр сая өгдөгөөс би энэ дугуйн гадна тал хэсэг авчих. Тэгээ нийт талбайг олгоод бүгдээ квадратын талбайнаас дугуйн талбайгаа л асууд өгч. Квадратын талбай болохоор 8:38. Тэгэхээр 8:38-аас дугуйн талбай болохоор 4 радиусд тойрог учраас π үрчих нь 4-ийн квадрат. Тэгэхээр энэ маань 64-өөс хан 16 π хуваах нь 64. За хүртэр хуваар хоёулангийн 16 хуваачаар энэ 4, энэ π, энэ 4. Тэгэхээр манай энэ магадлал маань 4-ний 4-өөс асхан π гарах нэ. За 59. За биднэрт нэг юм А олонлог өгсөн гинэ. А олонлог нь ямар олонлог юм гэсэн чинь x-үүдийн олонлог 2-оос хан x нь тэгээс бага байдаг тоонод гинэ. Тэгэхээр 2-оос хан x нь тэгээс бага буюу x-ийг ишээ гаргахаар манай x нь 2-оос их тоо. За дараа нь b олонлог. Энэ маань x олонлог маань x квадратаас хан 3x нэмэх нь бэ тэгээс бага гинэ. За нэг өгсөн. Гэтэл а b-ийн маань болохоор тэгээс хэм бэ? Огтлол нь 2-оос 3 гэнэ. За тэгэхээр би эндээс а олонлог маань мэдгэж байгаа юм чинь зурчих. 2-оос их юм уу тэнцүү олонлог. За b олонлог маань болохоор нэг юм парабол байна. За одоо нэг ямар нэг хоёр цэгээ дайрч гарсан. За дээш харсан парабол. Тэгээ ямарын авах гэж тэгээс багын авах гэж. За тэгэхээр өөрөлдөл дээш харсан парабол тэгээс баг гэхээр энэ. Тэгээ энэ хоёрын огтолцол гэхээр огтолцол байгаад байна гэдэг маань ямар ч байсан энд огтлын цэг маань энэ цэг маань 2-оос ол их тоо юм байна тий. Огтлох нэгэн зэрэг давхцаас гэсэн үг шүү дээ. Тэр нь 2-оос 3-ын орно гэхээр би энэ бол 3 цэгээр огтлож байгаа юм байна гэдгийг нь харж болохоор байгааз. За эндээс харуул манайх нэг шийдэн л 3 юм байна. За нөгөө шийд нь болохоор энэ 2-оос 3 гэж байна. За нөгөө шийдээд би мэдэхгүй ямар нэгэн шийд байгаа. За манайх чинь дээш харсан парабол тэгээд тэгээс багын авах гэсэн учраас би одоо энийг авч байгаа гэсэн. Энэ. Тэгээд хоёрын огтлцол энэ А Б олонлогийн огтлцол нь 2-оос 3 орно гэдэг үгс.
Тэгэхээр эндээс харуул манайх юу гэсэн үг вэ гэхээр А, Б-ийг нэгэн зэрэг давхцуулахад олонлог нь x тооны олонлог нь 2-оос 3-ын ондох тоонууд. Тэгэхээр B-ндээс манай энэний маань нэг шийд нь 3 утгыг мэдээд авчиж байгаа. За тэгэхээр эндээс 3-аа орлуулад олчих л да 3 манай энэ тэгштгэлийн шийд юм байна шүү дээ тэгштгэлийн. Тэгэхээр 3-ыг тавихаар 9-оос хань 9 дээр нэмэх нь B. Тэгэхээр манай B нь бол тэг юм байна л да. Тэгэхээр x квадрат нь 3x нь тгээс бага гэсэн тэнцвэрчлээ. Тэгэхээр эднээс бүгд x-ээ олохоор x-ийг хаалнаас гаргахаар x-ээс 3 тэнцвүүдийг өржөр нь тэг байна гэж x тэнцвүүдийг ба x тэнцв 3. За эндээс манай шийд нь тэг гэдэг мэдээд талцсан. За одоо бүгд харъя. Энэ болохоор нэгдэлнэ гэсэн үг. За тэгэхээр манай А олонлог нь энэ, B олонлог нь энэ хэрийг нэгдүүлнэ гэхээр ерөөсөө 6-аас зургсан бүх хэсгийг авдаг тий. Тэгэхээр эндээс эхлээд нэмэх зургуртан байна шүү дээ. Тэгэхээр x нь тэгээс гэдэг нь үнэн байна. Ийм байх B тоогоо дараа гэсэн. Тэгэхээр манай B нь бол 0-оор таарна. За 60 дахь болох нь болохоор бодлого нь энэ цифруудыг ашиглаад цифрууд нь буурах хэрмээр барьсан 3 оронтой цифр давтдаггүй гэсэн. Тэгэхээр эндээс би ингээл нэг 3 цифр сонгоод авчих. Тэгээ буурах хэрмээр гэхээр 973 гэл нэг л тоо зохиож чадчих шүү дээ. Тэгвэл ерөөсөө энэ чинь надаа хэдэн цифр огч 7 цифр огч. C7 цифрээс 3 цифрыг ичний янзаар авах л гэсэн. 7 цифрээс 3 цифрыг сонгоод авлаа. Тэр сонгосон цифрийг би ганцхан тоо үсгэж чадна. Цифрүүдээр ихээс нь бага руу бууруулаад тэгэхээр нийт боломж нь C7-оос 3 гэсэн. Тэгээд 7-гийн факториалыг бахна 7-оос 3 ихсахаар 4. Тэгээд 3-ын факториал 4 хүртэлх тооны өвчтөр турахаар 5, 6, 7. 3-ын факториал маань 1, 2, 3 өвчтөр 6 настаад 5, 7, 35 янзаар ийм тоо зохиож чадах нэ.